Байгаль дэлхийг хайрлах тэр дундаа говийн амьтан ургамлыг бусдад таниулах зорилгоор оюу толгой компани байгаль орчны хилцэн ажилтан Санжил Дорж Дэрэм Алтан цэцэг нар хамтран галбын говийн ганган цэцэгс ном бичсэн бол мөн компани ажилтан Пүрэвсэрэн Өмнөговь аймгийн Хамбогд сумын шуудын тухай ном хэвлүүлжээ. Энэ бүтээлүүд нь говийн амьтан ургамлыг судлахад хэрэгтэй ном болж хэмээн уншигчид дүгнэж байна. Монгол оронд 500 шахам төрөл зүйлийн шоу бүртгэгджээ. Үүнээс 200 орчим нь Өмнөговь аймгийн Хамбогд сумын нутагт байдаг. Хамбогдын шоу номонд эдгээр шоудаас 112-ыг нь сонгон түүнийг таних арга, нүүдэл, амьдрах орчин, идэж тижээлийн талаарх товч мэдээллийг Монгол латин нэршил өнгөт гэрэл зургийн хамт нийтэлжээ. Тэгвэл галбын говийн ганган цэцгэс номонд говь нутагт ургадаг цэцгээс 108-ыг нь сонгон судалж гэрэл зурагтай хамт нийтлүүлсэн байна. За энэ номын маань гол ач холбогдол нь одоо олон нийтийн ард иргэдийн одоо энэ байгаль орчны мэдлэгийг ухамсарыг дэвшүүлэх, шууга таньж мэдэх. За цаашлаад одоо энэ байгаль их дэлхийг ан амьтан жигүүртэн шуудаа энэ хайрлан хамгаалахад одоо олон нийтийн энэ гар биеийг одоо татан оролцуулахад энэ номны маань одоо зорилго орсож байгаа. Энэ хоёр номыг үзэхэд ойлгоо компани байгаль орчны нэршлэгүүдийн байгаль орчин ширхэг хийж байгаа судалгааны ажлын одоо цар хүрээ харж байна л да. Их амжилттай болж байгаа юм байна гэж. Эсвэл хатгаар номоос хатгаар байна. Тэгэхээр энэ говийн үйл таавар нь мэднэ. Жил болгон одоо дисклет байхгүй. Гантаа жилүүд бас уурмал одоо очихгүй тийм ээ. Тэгэхээр энэ говийн одоо энэ дисклетийн талаар гарсан номыг харахад энэ үнэхээр олон жилийн нүүр хөлбөрийн үр дүнг харж байна л да. Оюутлага компани Өмнөговьд бүтээн байгуулалт явуулахын зэрэгцээ байгаль орчны олон янзын байдал, соёлын үеийг хамгаалах талаар ихээхэн анхаарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ орон нутагт төрийн бус байгууллагууд хувь хүмүүсээс гаргасан санал санаачлаг, зохиол бүтээлийг зүйл үрээр нь дэмжиж, ивент тэтгэж санхүүжүүлж ирсэн байна. Одоо зүйл хэмдэг манай сурвалжлагч Пүрэв Америк нэгдсэн улсаас интернет